Санаа ээлжийн инглишийн багш Ариун байна. За өнөөдрийн 210 дахь зөвлөгөө хичээлээр та бүхэнд англи хэлний маш өргөө хэрэглээтэй нэг дүрмийн талаар зөвлөгөө өгөх гэж байна. За энэ дүрм маань relative clause буюу тэмдэг нэрийн гэж ярьдаг. Relative бас adjective гэж бас хэлдэг. Тэмдэг нэрийн гишүүн өгүүлбэр. Гишүүн өгүүлбэр clause гэж юу нэг хэлдэг вэ гэхээр өгүүлбэрийн нэг хэсгийг л хэлээд байна. Бүрэнгүүц дангаараа өгүүлбэр биш. Гэхдээ өгүүлбэрийн нэг хэсэг утгыг гүйцээдэг нэг хэсгийг clause гэж ойлгож болно. За тэгэхээр жишээн дээр ярил маш тодорхой болох бах. Энэ дүрмийг яагаад авч ийн гэхээр маш өргөө хэрэглээтэй, ажил амьдралд те өдөр тутмын яриа, бичиг, унших, сонсох бүх төвшөнд маш өргөө хэрэглээтэй юм дүрм байдаг. Тэгэхээр бид нар өнөөдөр нэг жишээ олгож бид нар одоо жишээлбэл англиар хүмүүстэй санаа ойлгуулахад тэ гадаад юм худалдаж авах гээд явж байгаа ч юм уу үг санахгүй тохиолдол маш их гардаг. Англи хэл чинь маш олон үгтэй тэ. Тэгэхээр үг тухайн яг хэрэгэлдэг үгээс санахгүй бол тэрийг англиар тайлбарлаж ойлгуулад тэр үгээ асууж болно хүнээс. Тэгэхээр эхний жишээн дээр жишээлбэл the thing that you put on your bed гэж байгаа. Тэгэхээр энэ маань relative clause юм. Өгүүлбэрийн хэсэг бүтэн өгүүлбэр биш. Гэхдээ өгүүлбэрийн хэсэг. Тэгэхээр or гэдгээ бүгдээрээ мэдж байгаа хэ. Орон дээр тавьдаг юм гэж хэлж байгаа. Орон дээр тавьдаг юм. Тэгэхээр энэ relative clause гişүү өгүүлбэрийг дандаа хойноос нь орчуулдаг. Тэгээд энэ үгийг тодтогч байгаа юм, ямар юм гэсэн асуултанд хариулт гэж байгаа. Дэлгэрүүлж гин гэсэн үг. Нөгөө юм энэ өмнөд байгаа нэр үгийг энд юм гэдэг нэр үг байна. Тэгэхээр энээс дэлгэрүүлээд ард нь ордог. Тэгээд ямар юм гэхээр орон дээр тавьдаг юм. За хоёр дахь нь the thing that you sleep in. Дотор нь унтдаг юм. Тэ? За юу гэж бодож байна. Таавар шиг тэ. За энэ хүнжил гэдгийг хүнжил хайж байгаа. Тэ? Хүнжил хэрэгтэй байгаа. Гэхдээ хүнжил гэдэг үгээ мэдхгүй та нар. За хэрвээ мэдхгүй бол ингэж тайлбарлаж болно гэсэн үг. Орон дээр тавьдаг юм, дотор нь унтдаг юм. Тэ? За дараа нь кофе уудаг хүмүүст маш хэрэгтэй хоёр үг байгаа. За энийг мэдэх нүг уу та нар шалгаар. The thing that you mix up the drinks. Уух юм хойлдог буюу хутгах гэсэн үг те mix up хойлох хутгах. Уух юм хутгадаг юм. Нөгөө модон юм уу тийм нөгөө пластик те одоо хутгадаг юм байдаг ш кофе хутгадаг. Тэрийг юу гэдэм бол хэрвээ мэдгүй бол уух юм хутгадаг юм уу кофе хутгадаг юм гэж асууж байна. За сүүлийнхэн the thing that go around the cup. Cup гэж кофений аягыг хэлж байгаа. Кофений аягны гадуур нөгөө халахаас хамгаалаад нэг давхар юм нөгөө угалдаг юм байдаг штэ тий цаасан. Тэрийг асууж байгаа. Тэгэхээр аягны гадуур байдаг хийдэг юм. Аягны гадуур хийдэг. Go around эргэн тойрон гадуур нь гэсэн үг тий угалдаг юм гэж байгаа. За тэгвэл одоо хүнээс юм асууж байгаа юм чинь тийм авч болох уу? Танад байгаа юу гэж асууя. Тэгэх юм бол хоёр янзаар хэлж болно багш нэг жишээ. Хоёр янзаар маш энгийн байдлаар ингэж хэлж байгаа. Can I get авч болох уу? Do you have байгаа юу? Тэ? За тэгвэл танад кофений гадуур ингээ угалдаг нөгөө юм байгаа юу гэж асуух юм бол do you have the thing that go around the cup? Тэ? Can I get the thing that you mix up the drinks. Уух юм хутгах гэсэн юм тэгээд нөгөө нэг хутгадаг юм авч болох уу гэж асууж байгаа. Тий. Тэгэхээр энэ маань юм яг ямар юм гэдгээ араас нь ингээд тайлбарлаж байгаа. Энэ үйл үгийн араас даавар зурсан байгаа. Үйл үг заавал байх ёстой. Relative clause үйл үг заавал байх ёстой. Тий. За тэгэхээр та нар бодож олсон уу? Эхнийх нь юу? Хүнжлийг юу гэдэг англиар? За багш нь энд биччихье. Comforter гэдэг хүнжил. За кофе хутгадаг нөгөө нэг мод юм уу пластик хэмээг юу гэдэг юм. Stir гэдэг. Хоёр R-тай. Stir. За stir тэ. За кофений аягны гадуур хийдэг нөгөө нэг тий цаасан хэмээг юу гэдэг юм гэхээр тэ углуурга гэдэг юм уу монголоор одоо sleeve гэж хэлдэг. Sleeve. За энэ үгнүүдийг мэдгүй тохиолдолд ийм мэдгүй маш их байдаг. Тэр тохиолдолд энэ relative clause-ыг нэг янзаар ингэж ашиглаж болдог. За тэгээ ямар ч байсан санаагаа ойлгуулах маш чухал те. Яриа болон бичгээр.
За тэгэхээр энэ дээр бол зөвхөн нэг төрлийг нь бичсэн байгаа. За өөр төрлүүд бас байж болно. Жишээлбэл the women who lives next door. Next door гэдэг чинь хажуугийн айл гэсэн үг шүү дээ, тийм. Хажуугийн айлд амьдардаг эмэгтэй буюу манай хөрш гэдэг үгээр санахгүй тохиолдолд яг уу гэхээр хажуу хаалганд амьдардаг эмэгтэй. Тэгэхээр үйл үг заалах хэвээр, тийм. Угалдаг, амьдардаг, хольдог, тавьдаг гэх мэт үйл үг заалах хэвээр. Тэгээд нөгөө энэ нэр үгээ тодтогч байгаа. Ямар эмэгтэй, ямар юм, ийм юм гэдэг. Энэ болохоор маш өргөн хэрэглээтэй юм дүрэн байна. За тэгэхээр манай 1 сарын онлайн англи хэлний хэлцүүн дүрмийн одоо цогц сургалт явж байгаа. Бүртгэл яг одоо явж байгаа. Та тэгэхээр яг одоо бүртгүүлээд 1 сарын хугацаанд англи хэлний хэлцүүн дүрм гэж одоо юу байдгийг те цогцоор нь системээр нь маш сайн ойлгож авна. Тэгэхээр ойлгох хамгийн чухал байдаг. Ойлгочих юм бол дүрмийг хэрэглэхэд маш амархан. Тэгэхээр хамгийн эхлээд маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгээ мэдээ дүрм бол практик дадлага хийх хэрэгтэй гэдэг те. Тэгэхээр та бүхэн 1 сарын хугацаанд англи хэлний хэлцүүн зөвхөн хэлцүүн дүрмийн сургалт манад өөр сургалтууд явж байгаа. Дүрм нь бол ингээд салгаад нэг дор англи хэлний хэлцүүн дүрм гэж байдаг бүх агуулгыг гэхдээ хамгийн чухал хэрэглээтэй дүрмүүдийг те хэрэггүй дүрмийг бол үзэхгүй. Тэгэхээр хэрэглээтэй ийм дүрмийг 1 сарын хугацаанд олгодог ийм онлайн сургалт явуулж байгаа. Тэгээд 1 сарын сургалтын төлбөр бол маш хямдхан 50% амьдралтаа одоо явагдаж байгаа. Та бүхэн яг одоо бүртгүүлээд сураарай. Тэгээ англи хэлний дүрмийг ойлгох маш чухал байдаг тий. Түүний дараагаар хийх бол дараагийн одоо хэлбэр зүйл. Тэгэхээр ойлгохыг урьдчилаад системээр нь хэлцүүн дүрм гэж байдаг. Бүгдийг нэг дор богино хугацаанд ойлгож авах гэвэл манай 1 сарын сургалтанд хамрагдаарай.